Оройн төр хэмцэгчтэй та бүхэн сайхан амарцгаж байна уу? Ам нээвэл нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн зочноор бид эдийн засгийн ухааны доктор Баярхүүг ураад байна. Студид ирсэндээ баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр таныг бол одоо эдийн засгийн ухааны доктор Баярхүүг гэхээс илүү ерөнхийдөө Монсонтгийн Баярхүүг гэж хүмүүс одоо анх байгуулсан группээр чинь нэрлэх болсон юм бэ. Тухайн үед ер нь одоо олон Баярхүүг байсан болохоор Монсонтгийн Баярхүүг гэж ялгадаг байсан юм уу? Тухайн үед нэг миний ойлголтоор бид чинь нэг Sony шиг ч юм уу, Toyota гэх шиг, Samsung шиг ч юм уу, корпорац байгуулна, групп компаниуд байгуулна гээл. Тэгээд тэд нартай ч гэсэн нэгэн бизнес ажил төрөл хийгээл. Тухайн үед монголчуудад сонин хинч одоо тийм хувийн компани 330 сая долларын эгийн голын гэрээ зураал. Малайз ерөнхий сайдыг Монголд урьж авчираад энэ тэгж байгаагүй болохоор хүмүүс тэрүүгээр жоох үлдсэн юм шиг үдээ. Монсоныг их юм хийжсэн гэдэг. Тэгэхээр эгийн голын тендерт танай компани анх ялдаа шалгарч ирсэн юм уу? Тэр чинь гэрээгийн зураа тендер биш ээ. Тендергүй. Тэр чинь 330 сая долларын төсөвтэй 100 сая долларын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй. Үлдэгдэл 230 сая долларын co-financer буюу хамтран санхүүжүүд хүн хайж исэн. Тэгээ би нөгөө бизнес нэлээ эхэлчихсэн. Одоо банк байгуулчихсан, хөрөнгө оруулалтын банк энэ төр байгуулчихсан явж исэн учраас. Тэгээд Малайзуудтай нэгэн дотн ажилдаг. Тэгээ Малайзын төрийн өмчийн компанитай хамтраад тэр 230 сая доллар дээр нь хөрөнгө оруулалтын нэмж хийгээд орохоор тэгээ Жасаагааг Малайзад айлчлахад 95 онд би гэрээ зурж исэн байхгүй юу. Тэгээ буцаад Малайзын ерөнхий сайд Махатир Монголд айлчлахад нь хамгийн сүүлийн нөгөө financial close хийгээд санхүүгийн хамгийн сүүлийн гэрээгээ хийгээд PPA буюу Power Purchase Agreement гэж цахилгаан борлуулах гэрээгээ зураад их нэгэ тооцсон байж байгаа. Тэгээ яг тухайн үеийн улс төрийн байдлаас болоод нөгөө Минц сайхны инх сайхан ерөнхий сайд байсан шүү дээ. Тэд нар энэ төр хийлэхгүй гэрээг нь зогсоогоод тэгээ болцсон болохоос тэр үедээ ихтэйд явчих байсан юм. Тэгэхээр та энэ төсөл дээр ер нь хөрөнгө оруулсан хүний хувьд ер нь эргээд тэр мөнгөө олж авч чадсан уу? Гэхдээ тэр чинь юм шүү дээ. Ер нь цахилгааны гэрээ чинь маш энгийн загвартай шүү дээ. Юу тооцоологдсон хүчин талаараа зарна гэд гэрээ зурчдаг. Тэгээд эцэд 25 жил доллараар мөнгө нь орж ирэх юм чи тэрнийх нь эсэг санхүүжил босгоод явцдаг загвартай эрчим хүчний төслүүд дандаа тэгж явдаг. Одоо энэ дойр чанд манд ч гэсэн тийм л загвараар нэг өсний өөрхийн Монголын ард түмэн төр өндөр үнэтэй цахилгааны төлөөл ашгийг дундаас нь дойр чанд нь ч юм уу баясаа нь аваад цаатлын нөгөө хөрөнгө оруулсан гэдэг хүмүүс нь 25 жил баталгаатай ашиг аваад цаашаа банкнд хүүгөө төлөөд явж яхаар рейтингийн загвар шиг юмнууд байхгүй юу? Ер нь бол тэгэхээр яг би яг тухайн үед яг энэ загвараар нь иймэр хөгждөг гэж ирсэн учраас 95 онд л яг тэр загвараар нь явж исэн гэсэн үг. Тэг яг сүүлд бол эргээ харахаар энэ бол маш буруу загвар. Ягаад гэхээр Монголын ард түмэн цахилгааны үнийг дийлэхгүй учраас доллараар гадны энэ одоо үндэстэн дамсан корпорациудад станц барих эрхээ нөгөө тэр барьсан станцаас нь үйлдвэрлэж байгаа цахилгааны доллар худалдаж авах нь 25 жилийн гэрээ зурна гэдэг бол гадныханд бол бид нар яг рейтинг шиг дандаа өрөнд ороод явах загвар руу болчиход байгаа. Тий. Тэрний араас нь хил ам хийж яваагүй л дээ. Дотроосоо ч бас нэг тийм бүр сүүлдээ нэг тийм ягаад ч юм нэг тийм хийх сонирхолгүй байгаад би өөрөө ч гэсэн хүчлэгээ болцсон. Тиймээс мэдээж хэрэг тухайн үед нь тий хөөцөлдөөл яриа хилцлийг хийгээл зохицуулах юм зохицуулаад од жаргал шиг явсан бол хийчих л байхгүй юу. Тэгээ миний нөгөө тим юм зарчим барьдаггүй учраас тэгээд дотор талаас нь нэг байгаль сүрэх гээд байгаа юм шиг. Тэр чинь бараг 70-80 км газар байгаль их хүчтэй экологийн төлөв байдал өөрчлөгдөн ш нэгдүгээрт. Юу манай одоо энэ туулын хурдны зам бүр тэрнээс илүү том тэр том нуур үүсэх юм чи хиймэл. Тэгэхээр тэр мөрөн жоохон сонин санагдаад тэр ерөнхийдөө би байгаль талаас нь болцсон. Яг нь эгийн голын станц бол одоо Монгол улсын эрчим хүчний системд бас том нийлүүлэгч болох ийм одоо хүлээлт байсан. Оросын талаас бол энэ одоо байгаль экологт одоо хохиролтой гэдэг асуудлаар татгалзаж ирсэн. Харин Монголын талаас бол удаа дараа энэ асуудлыг тавиад ер нь саяхан бас 3 улсын одоо уулзалтан дээр энэ асуудлаас хөндөгдөж ер нь Оросын талтаа бас нааштай тохироонд хүрсэн гэдээ бас сайд нар мэдэгдээд байгаа ш тань дээр. Яг ингээд одоо бол би жишээ нь хизээч тийм долларын зээл авсан төслийг огт хийлэхгүй. Миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа бол за эгийн голын төслийг хэрэгжүүлэх бодлогыг хамгийн түрүүнд нэгдүгээрт нь байгаль орчных нь хор хөнөөлийг заавал үзнэ. Тэгэхээр эртнээс өвөг дээдс маань их хаан маань чинь одоо их эзэн Чингис хаан маань ус уух ёсыг сахиулах буюу чухамхүү байгалийн хуулийг нэг шиг чулуу хөдлөх
Тэ юун голын голдрлыг тэгээд том өөрчилж нуур үүсгэх. Нэг шиг чулуу хөдлөхийг буусан гэрийнхаа бөөрийн гацыг хүртэл гуйж байгаа татхад явцдаг. Тэгж нөгөө байгаль орчныг хүндхийг боддоггүй учраас яг тэрийг хүндэхгүй байж хагаад монголчуудыг энэ арабын баян улсуудын иргэн шиг сайхан амьдрах боломжтой учраас одоо бол би шал өөрөөр боддог байхгүй юу. Тухайн үедээ бол үнэхээр тэгэл нөгөө эрчим хүчний Орос зөвлөлт холбоот улсаас байсан хууч хамаарлаас гарчээ. Үндэсний аюулгүй байдал зүгээр эрчим хүчний системийн тохиргоо утгаараа бол ийм эгийн голын ус наглаас хэрэгтэй гэдэг байсан бол одоо бол бид нар тийм гол устдаа зууралсан юм ямар ч хэрэггүй зүгээр л нарны станц тавих өөр станц шийдэх арга зөндөө болчихж байгаа шүү. Зүгээр энэ бидний сул агаарт хүртэл одоо амьсгалж байгаа агаарт хүртэл эрчим хүчний их үүсвэр зөндөө байна гэдэг нөгөө Tesla-гийн технологиуд Tesla-гоос төстэй технологиуд зөндөө байдаг байхгүй юу. Тийм учраас бид нар байгаль орчинд хоргүй мөртлөө хангалттай эрчим хүчээ үйлдвэрлээд явчих боломжтой. Ер нь бол ард түмний сайхан амьдрахад хоёр юм л хэрэгтэй байдیں۔ Олон жил яваад харахаар нэгдүгээрт нь мөнгө үлддэг биш. Жилийн 2% өдрөхгүй зээл нь хүн болгонд олцдог. Мөн үү? Хоёрдугаарт нь хямдхан эрчим хүчтэй байх юм бол тэгэл айл өрх болгон хамтраал компаниуд хүртэл бизнес хийгээл сайхан хөгжөөл явчихна үйлдвэрлэгч болоод. Тэгэхээр одоо улс төрчид болон засгийн газрын зүгээс бол одоо энэ бидний үйлдвэрлэж байгаа эрчим хүч бол одоо зардлаасаа илүү одоо хямдхан ийм төлбөртэй байна. Тийм учраас үйлдвэрлэж байгаа одоо зардлаа нөхөхийн тулд өртгийн нөхөхийн тулд одоо эрчим хүчний үнийг нэмэхээс аргагүй харин ч монголчууд хямдхан цахилгаан дулаан хэрэгжилж гин гэдэг ийм тайлбар хэлээд байгаа шүү. Наа чи бүр жинхэнэ худлаа тайлбар. Яг тэр наа чин бол мөнгөний төлөө яхаас буцхаа ойлцсон өөрсдийн л асуудал юм. Би энгийн тайлбарлая. За. Одоо эрчим хүчний систем дампуурлаа гэж хэлээ л да. Эсвэл алдагдaltaй байна гэдэг нь юу юм? Алдагдал гэдэг нь эрчим хүчний систем маань банкд өртөө байна гэсэн үг. Өөрөө зээлээ төлж чадахгүй гэсэн үг байхгүй алдагдал гэдэг нь. Засгийн газар зөвхөн татвараа төлж чадахгүй гэсэн үг. Тийм богоо? Тий. Дээр нь хүмүүсээгээ цалин болиг тавьж чадахгүй, нэмж чадахгүй ч гэдэм үү. Тий. Ямар ч бизнес хийхэд бодит өртөг ба санхүүг өртөг гэж хоёр өртөг. Мөн үү? За одоо туул баяр хooёр бизнес хийлээ хоёулаа нийлээд. Тэнгуул хоёулаа за энд дээр шороогоо аавна, хайргаа аавна, цахилгаанаа аавна, усаа аавна, дулаанаа аавна, тоног төхөөрөмж аавна гэдэг ингээд нийт зардал. Тэр чинь бодит зардал. Тий. Мөн үү? Бодит хэрэгцээнүүд нь. Тэнгуул дараа нь тэрийг хийхэд бол санхүүг өртөг буюу зээлийн хүү ямар байх юм? Татвар ямар байх юм? За тэгээд төслөө хэрэгжүүлэхэд хэдэн хувийн авилгал төлөх юм? Дээр нь дахиад импортоор бүгд тоног төхөөрөмж авах учраас ханшийн алдагдал тий тухайн төслийг хэрэгжүүлэхэд 1-2 жилдээ хэд байх юм гээд. Тэгэхээр манай Монгол улсад бол хамгийн бага зээл 20% жилийн. За хамгийн багаар нь тооцъё л да. Бизнесийн зээл 20% зээл. Дээр нь дахиад татвар ойролцоогоор 35% байгаа. 35% бүх төрлийн татвар нэмэгдээд. Тэгээд дээр нь авилгал бол нэг 5% хавцаа байгаа. Тэгээд дээр нь Монгол төгрөгийн доллар юантай харьцаж байгаа ханшийн алдагдал жилдээ 10% байгаа байхгүй юу? 10%. Тэгээд энэ бол санхүүг өртөг байхгүй юу? Өөрөөр энэ бол төр засаг ажиллаа хийхгүй мөнгөний бодлого, татврын бодлого буруу учраас хүнд нэмэгдэж ирээд байгаа. Тэгээд баг нуурын уурхаа нь өөрөө зээлтэй. Саний 20%. Дахиад татвартай. Тэгээд дахиад ханшийн алдагдлыг хүлээн ягаад гэвэл баахан долларын зээл авцсан байгаа. Тэгээ бөөн авилгал хулгайтай. За тэгээд Улаанбаатар төмөр зам тэр нүүрсийн зөвгөд Tesla авчирж байгаа. Улаанбаатар төмөр зам нь өөрөө зээлтэй, зээлийн хүү төлнө. Тий. Долларын зээлийн ханшийн алдагдлыг хүлээн татвар төлнө, бөөн хулгай авилгалтай. За дараа нь нөгөө нүүрс маань TES 4 рүү орлоо, TES 3 рүү орлоо. TES 3 нь өөрөө дахиад зээлийн хүү төлнө. Дахиад татвар төлнө. Дахиад долларын зээлтэй учраас ханшийн алдагдлыг хүлээн. Тэгээд дээр нь бөөн авилгал хулгай. Тэгээ нөгөө үйлдвэрсэн цахилгаан чи эрчим хүчний системд очлоо. Түгээс сүлжээд. Тэр нь дахиад зээлийн хүү төлнө. Татвар төлнө. Тэгээд бөөн долларын зээлтэй учраас бас ханшийн алдагдал тэгээд авилгал хулгайтай. Тэгэхээр чин нэг нүүрс багнуураас гараад төмөр замаар тээвэрлэгдээд станц дээр орж цахилгаан болоод түгээс сүлжээнд очиод туул баяр хooёрын гэрт ирэхдээ 4 шатыг дамжуулаад 4 давхурцсан зээлийн хүү, 4 давхурцсан татвар, 4 давхурцсан хулгай авилгал, 4 давхурцсан ханшийн алдагдлыг хүлээгээд ирэхэр чин цахилгааны үн чи их болчиход байгаа. Тэгэхээр миний тайлбарлаад байгаа чинь бол энэ давхурцсан 4 татварыг арилгаач. Засгийн газар үн нэмэх биш. Энэ эрчим хүчний системээс яагаад гэвэл татвар аваад байгаа. Засгийн газар татвар авахаа болж хэрэгтэй шүү дээ. Үүзээ. Мөн үү? Ард түмэнд тэртээ дгүй хангалттай өстэй өчнөө татвар памперс худалдаж авсан ч нөөтийн төлж гин. Тэр памперс зарж байгаа компаниар нь дамжуулаад татвын төлж гин мөн үү? Тэгээд ах чи яг энэ
ард түмний амьдралын суурь хэрэгцээ болсон ус, эрчим хүч, дулаан энэ төр дээр засгийн газар огт татвар авахгүй байх хэвээр. Үйлдвэрлэлийн бодит өртөг дээр давхар санхүүгийн одоо өртөг нэмэгдээ. Санхүүгийн өртөг нэмэгдээд санхүүгийн өртөг нь засгийн газрын буруу бодлогоос болж үүсэж байгаа өртөг юм байна тийм үү? Засгийн газрын буруу татврын бодлогоос. Энийг бол яг тэр нөгөө олон улсын валютын шагчаа хийлэгчдэг байхгүй юу? Албаар. Уцаа. Яг тэр дараа нь өөрөө нөгөө хувьчилж авах гээд авахгүй тэр бүгдийг. Валютын сангийн эзэн чинь өөрөө үндэстэн дамс Rio Tinto шиг компаниуд байгаад байгаа шүү дээ. За. Яг Rio Tinto уул уурхайн компани бол яг эрчим хүчинтийг хяндаг Rio Tintoтой адилхан эрчим хүчний Rio Tinto орж иж авахын тулд албаар ингэж өртөг өндөртэй бодгоод бидийг ингүүлчихэд тэгээ цахилгааны үн гэдгээ дамжуулж өөртөө ашиг хийгч тэр цахилгааны үн хэд вэ тэрэнд тааруулж одоо шинэ Rio Tinto дээр өндөр хүүтэй зээл бичээдэг жилийн 11% хүүтэй байхгүй яг тэрэн шиг эрчим хүчний түгээх системийг станцыг авсан барууны компаниуд дээр мөнгө хүлэгч чинь зээлээ бичээл байхын тулд яг тэрэнд таарсан үнэлүү шахаад байгаа байхгүй дээ бид тэр. Тэгээд танихаар бол хэрвээ засгийн газар за одоо ингээ эрчим хүчний салбараас одоо татвар авах болёо гэд татвар авах болчлоо гэхэд цаана бас өөр одоо шалтгаанууд үлдчихэд нь штэ. Нөгөө нэг авилгал нөгөө одоо валютын ханшийн алдагдал гэд энэ шалтгаанууд үлдчихэд. Таны дөрөв биш дээ. Айгүй энгийн арилч боломжтой. Нэгдүгээр зээлийн хүүг жилийн 2-оор болгох бүрэн боломжтой. Эдгээр өөрөө хийхгүй байгаад байгаа байхгүй юу? За зээлийн хүүг 2 болгоно гэдэг бол миний яриад байгаа шинэ мөнгөний бодлогоор. Тэгэхээр 20% хүүтэй зээл чи 2 болчихно. 18% хөнгөлөх чинь жишээ. Хоёрдугаарт нь татварыг авахгүй байжгаад одоо шинэ 20% зээлийн хүү төлөөд нь шүү дээ. 2 болчихгоо зөрөө 18% зээлийн хүү төлөхөө болчиход байгаа шүү дээ. Тэр төлөхөө байсан зээлийн хүүнээс хангалттай цалингаа нэмчих байхгүй та. За хоёрдугаарт нь ханшийн алдагдлыг багнуурын уурхаа. Өөрөөр долларын гадаад валютын зээлүүдийг хөнгөлөлтөд удаан хугацааны зээлүүдийг багнуурын уурхаа станцууд сүлжээ төмөр зам төрлөө өгүүлэх нь болох хэрэгтэй. Энэ бол цэвэр ханшийн алдагдлыг Монгол банк хариуцах хэрэгтэй байхгүй хуулиараа. Үгүй. Тийм тэр Монгол банк тэрийг хариуц. Ханшийн алдагдал үүссэн бол тэр ханш шинэ одоо юу гэдэг багнуурын уурхаа доллар 3500 байхад зээл авсан байхад 3600 болсон мэл 4600-ыг нь Монгол банк хариуцах хэрэгтэй болохоос биш. Багнуурын уурхаа хариуцна гээд тэгэнгүүтээ хөөх юм уу ядарсан цахилгааны мөнгө төлж байгаа хүмүүсээр тэр нь аваад иж болохгүй байхгүй да. Тэгэхээр татвар дээр ойлгочтой тий. Дөрвөн татвар байгаа шүү дээ. Багнуурын уурхаа, төмөр зам, станц, түгээх сүлжээ дөрвөлээ татвартай байгааг арилгах чинь. Тийм байгаа. За тэгэнгүүтээ ханшийн алдагдлыг Монгол банк руу шилжүүлчихлээ. За. Аюулгүй тулгаа байхгүй болчихгоо чинь цахилгааны үн одоо байгаагаас буух байхгүй да. Одоо тэгэхэр чинь одоо нөхдүүдийг одоо юу гэдэг баг 2 дахин нэмнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр 2 дахин гээд байгаа дунд чинь саяны энэ санхүүгийн өртөгч өөрөө бараг 70-80% байгаа байхгүй юу? Өнгөрсөн жил чинь л одоо ингээд энэ өртөг рүү нь ойртуулна гэж бараг 2-оос 3 дахин нэмсэн шүү дээ. Тэгэхээр энэ жил дахиад л нэмэхээс аргагүй гэдэг ийм тайлбар хэлсэн. Тэгэхээр энийг энэ жил нэмэхээр би яг нэг юм баталгаатай мэдэж байна. Энэ жил нэмэхээр зүгээр л Монголын ард түмэн цахилгааны үнийн ачааллыг дийлэхгүй. За юу. Тэгээд энэ сая болсон сайд энтийн ярьж байгааг харахаар олж байгаа орлогынхаа 3 хүрэхгүй хувийг цахилгаанд төлж байна. Ийм байдаггүй юм тэгж яриад байгаа байхгүй юу? Тэгж ярьсан. Тэгэхээр нэг юмыг манайхан дутуу ойлгоод байгаа. Нэгдүгээрт эдгээр тэр одоо капиталист систем ч гэдэг юм уу нэрлээд байгаа. Тэр систем дотор ч юм биш үү? Зээл, татвар, татаас гэсэн 3 санхүүгийн хэрэгслийг дандаа ашиглаж явдаг. За. Зээлийн хүү өндөр юм шиг боловч хэрэгтэй салбар дээр нь татаасуудыг өгөөд явчихдаг байхгүй юу? Одоо манайхын ерөнхийлөгч хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал дээр хүүн дээр нь татаас өгөө явчихж байгаа шүү дээ. Тэгж байгаа. 18% хүүтэй байх юм бол 9-ийн ард түмний төлсөн татвараас өгөөд явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү юм хэрэгэлдэг байхгүй жишээ нь. Гэтэл яг энэ чухал эрчим хүчний систем энэ төр бол гадны бүх улс орнууд бараг ихэнх нь иймэрхүү татаасын системтэй татврын маш сайн орчин бүрдүүлээд яг энэ чинь өөрөө эргээд эдийн засаг цаашаа өрсөлдөж бусад улсуудтай өрсөлдөх үү, дотор талтай ажлын байраа хадгалж үлдэх үү, дотор талтай үйлдвэр байх уу гэдэг суур юм чи өөрөө эрчим хүч байдаг учраас аль болохоор эрчим хүчийн үнийг хөдлөхгүй байж ич нөгөө бий болцсон үйлдвэрлэлүүдэд ажлын байруудаа хамгаалж авч үлддэг байхгүй да. Эдийн засаг гэж юу юм? Ерөөсө хүнийг ажилтаа байлгах л. Тийм шүү дээ. Ямар нэг үедэр ажилтаа байлгаад тэр нь хүнд нь таарсан орлого өгөөл тэр орлого нь өөрөө эрүүл мэнд боловсрал, орон сууц гэсэн үндсэн суурь 3 юмд нь л хүрчээхаар л
байх л тийм л зохицуултыг хийж чадвал төр үндсэн ажлыг хийж гэнэ гэсэн үг байхгүй юу? Энэ улс төрчин чинь эрчим хүчний шинжилэл хийж гэн гээд одоо сүүлийн 30 жил одоо ингээд стратегийн салбар гээд төрөөс тодорхой хэмжээгээр эрчим хүчний салбарт татаас өгөөд ирсэн бол сүүлийн 2 жил татаасгүйгээр одоо зах зээлийн зарчим руу шилжүүлнэ, бодит өртөг рүү шилжүүлнэ гээд ингээд эрчим хүчний үнийг огцом нэмээд эхэлж байгаа гэж би ойлгохгүй. Яг ийм учиртай. Засгийн газар өөрөө дур мэдэж юу ч хийх эрхгүй. Яг засгийн газар чинь бизнес хийж байгаа компаниудтайгаа адилхан байнгын зээл авч явдаг бүтц байхгүй юу? Одоо чинь за туулбар баяр хүү бизнес хийхдээ өөрийнхөө орон сууцыг ч юм уу нэг юм барьцаанд тавьж байгаа зээл аваа бизнес хийдэг бол засгийн газар Монголын ард түмнээс цуглуулах татвар хураам шинтгэл төсөв барьцаанд тавьж байгаа зээл авдаг тийм л аж ахуй нэгж байхгүй да. Өөрөөр өнөө цагийн шинэ колоничлыг миний тайлбарлаад байгаа энэ бол 1694 онд анх Англид Bank of England гэдэг Английн төв банк гэдэг нэртэй. Нэр нь бол Bank of England буюу Английн төв банк гэдэг нэртэй юм шиг боловч тухайн үеийн Европт байсан Италийн Венец, Женю, Флоренц, за тэгээ Холланд тэгээд ерөөсөө тэр мөнгө хөлөгчд шигшигдэж явсаар байгаад Англид ирээд тухайн үедээ Вильгельм Аранский гэж нэг Холланд гаралтай хүнийг авчиж Английн хаан болгож жагаад хуйлдаад тэгээд дэлхийн түвшинд анх удаа хаан нөрөө мөнгө хэвлэхэ болоо, төр нь мөнгө хэвлэхэ болоо, засаг нь мөнгө хэвлэхэ болоо гэсэн үг шүү дээ. Хувийн мөнгө хөлөгчд мөнгө хэвлэдэг. Хаан тэрийг хүүтэй зээлээд буцаагаад ард түмнээсээ татвар цуглуул тэрийг төлдөг загварыг бий болгоцсон. Тэр нь ингээд 332 жил явсаар байгаад одоо манад Монголд нэлээ боловсонгүй залтай болоо ороод ирсэн өнөөгийн загвар واخгүй юу. Тэгэхээр энэ эрчим хүчний салбарт ер нь валютаар зээл авч одоо хөрөнгө босгоно гэдэг нь өөрөө буруу гэж тааж байна. Энэ ч өөрөө юу юм гэхээр яг оюу толгой шиг манай оюутлын ордыг дээр баталгаажсан доллараар хэвлээд хүүтэй зээл өгөөд тэгээд нөгөө алт цэсний үн нэмэгдэх юм бол зээлийг нэмж өгөө сая дахиад 700 долларын зээл нэмээд авцсан мэн гэсэн шүү дээ. Өөрөөр Риотантайг ашиглаад нөгөө мөнгө хөлөгчд тэр бүх ашиг шимээ сорж идэг загвар эрчим хүчин дээр одоо яг хийх гээд тэгээд нөгөө долларын гэрээ хийгээд ийн гэсэн үг байхгүй да. Тэгэхээр миний тайлбарлаад байгаа маш ингэ бид нар угаасаа эрчим хүчийг маш их барина станцуудыг. Гэхдээ доллараар биш. Яг тоног төхөөрөмж хэрэгтэй юмнуудын бол энэ ретентаментад алдаад байгаа валютынхаа нөөцөөс татаад авчна. Дотор талаас төгрөг арах юм зөндөө байгаа. Одоо шинэ станц барихад хөрс сөөрөө нуухах, ил цементийн зуурах, цутгах утгах гэх манад хангалттай. Юуны бетоны үйлдвэрүүд бий болцсон. Эс хайрга зурмгүй үйлдвэр хангалттай. Монголчууд бол суур хийц бүтцүүдийг хангалттай хийгээд сурцсан шүү дээ. Тэгэхээр одоо шинэ станц барихад за 40% нь Монголоос гарах үртэг юм байна. 60% нь валют зарах юм байна гэвэл 40% дээр нь төгрөгөө хэвлээл гэсэн үг шүү дээ. За 60% дээр нь долларын зээл авах хэрэггүйгээр нэг бол ретентер шиг алдаад байгаа мөнгнүүд шүү дээ. Тэрнээс валютын нөөцөөс менежментэйгээ авчна. Эсвэл зүгээр тодорхой хугацаанд хамтраад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр аваарай гэдэг ингээд тохироод оруулчих гэдэг юм уу? Ямар нэг үедэр өөр зээлгүй загварыг хийх маш амархан байхгүй да. Бид одоо засгийн газар саяны хэлдэг яагаад цахилгааны үнийг нэмэх гээд барих гээд ингээ яваад байна гэхээр засгийн газар ч нөгөө зөвхөн доллартай уйчаад Туулын банк 300 сая долларын зээл, Баяр хүүгийн банк 300 сая долларын зээл авлаа штэ. Тэнгууд даасанд ороод ингууд чи бид нар тэрийг Монгол банкнд зарангуут Монгол банк 3600-аар үржүүлээд төгрөг хэвлэнэ гэсэн үг байхгүй энгийнээр бол. Тэгэхээр Монгол банк мөнгө хэвлэдэг биш. Гаднаас орж ирсэн доллар тарлууд Монгол банк тэрэнд таасан төгрөгийг нийлүүлэх тийм л үүрэгтэй валютын сангийн хяналтанд байдаг Монголын төлөвлөгч хамаагүй бүтцсэн байхгүй хийсэн загвар нь өөрөө. Уул нь Монгол улс тусгаар тогтносон улс юм бол үндэсний мөнгөнд дэмтэгдтэй. Тэрнгээрээ эдийн засгаа зохицуулж явах хэрэгтэй байтал яагаад заавал тэр гадны доллартай ууж одоо эдийн засгийнхаа мөнгөний нийлүүлэлтийг зохицуулдаг. Шүүмжлээд байгаа сүүлийн 20 хэдэн жил тэмцээд байгаа ч ерөөсөө доллартай уйсан эдийн засгийг төгрөгөө баталгаажуулсан эдийн засаг болгох гэдэг байгаа байхгүй юу? Одоо учрал энэ төр чин хүчин засгийн газар чин цалин дэвтэр нэмэх цалингаа тавих мөнгөгүй болчиход байгаа. Тий. Мөн үү? Тэгээ мөнгөө яах вэ гут нь зөвхөн орж ирсэн долларын зээл орж ирэх юм бол тэрнтэй чинь таарсан төгрөг хэвлж өгөхөр та нар тэрүүгээр буцаа цалин байлгаа тавьжтэй гэж байгаа. Тэгэхээр төсөв 2.1 хэдийн их найдаар тасарчлаа гэж жишээ болгож ярьлаа л та. Тэгсэн. Тэнгууд нөхдүүд ямар ч байсан багадаа нэг тэрүүн долларын зээл авахгүй бол цалин байлгаа тавьж чадахгүй шүү дээ. Тэнгууд тэрүүн долларын зээлийг өгөхийн тулд та нар эрчим хүчний үнэ нэм. За. Гэрингээ шахаад гэлдэг гэсэн үг байхгүй юу? Валютын санчаа. Юусе оруулдаг дөнгөн тэр залин гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр уган бол нөхдүүд нь штэ. Засгийн газар зүгээр л яг одоо шиг барилгын салбар дээр
Хамгийн багадаа 50% нь угаасаа баталгаатай төгрөгөөр хийчих юмнууд байгаа байхгүй юу? Манай хангалттай цементийн үйлдвэрүүдтэй болцсон. За карьер, эс хайрга, шороо морооны карьерүүд бол хангалттай, бетон зургийн үйлдвэр хангалттай. Тэгээ барилгын 50% нь бол ерөөсөө ямар ч асуудалгүй төгрөгөөр хийчих бүрэн боломжтой. Үе үеийн засгийн газрын хувьд бол зээднээс зээдний хооронд явдаг бизнесмэнүүд чиг яг адилхан зээднээс зээдний хооронд явдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө зээл өгч байгаа хөөх юм уу бизнесмэн ч очоод муу банкны эзэдийг очоод царайчилчдаг штэ. Эсвэл банкны эдийн засгч нөгөө жижиг зээлтэй хүмүүс нь эдийн засгтаа нь царайчлаад хэдэн үеэр шалгуулад явцдаг штэ. Тэрэн шиг засгийн газрын шиг яг валютаас ялгаагүй тэгээ шахаад мөн үү? Тэгэхээр тэр дарамтанд орцсон учраас ингээд дотор талаас нь ард түмэн тэмцээл сая хараа үстэй. Төсөм өсвөн ингээд хоорондоо алалцал төсвийн өчнөө танаа ийцсэн штэ. Тэгэхээр одоо учирлын хамгийн том толгойн өвчин бол өөрөө нэгэд нөгөө төгрөгөө хэвлэх эрхгүй учраас заавал долларын зээл авчиж тэр нь төгрөг болж хөвөрчид нөхдүүд цалингаа тавих нөгөө мөнгөтэй болох учраас ингээд нүдэ ханиал юу хий гэсэн дайраад ийн гэсэн үг байхгүй юу? Яагаад Монгол улсын ерөнхий сайд одоо төгрөг хэвлэх эсэх асуудал дээр төв банктайгаа ярьж байгаад өөртөө шийдэж болохгүй заавал доллароос хамаарат байгаа гэдэг. Тэрний чинь нөгөө миний олон жил тайлбарлаад байгаа 1991 онд Монгол улсыг шинэ эдийн засгийн тогтолцоонд оруулахдаа хийсэн бүтцийн өөрчлөлт гэдэг байгаа юм чи ерөөсөө саяны хэддэг энэ хэдэн хууль байдэ. 91 оны Монгол банкны тухай хууль. 91 оны арилжааны банкны тухай хууль. 91 оны ашигт малталтын тухай хууль. 91 оны өмч хөвчлөлийн тухай хууль. 91 оны татрын багц хууль гэдэг анхны. Өөрөөр ингээд докер бодъё. Туул бол Монгол улс. Тэгээ би долларын эзэн байхгүй да. Тэгээ би туулыг яаж бүрэн хянах юм гэхээр нэгдүгээр эренгуутаа хоёр шаталтай банкны тогтолцоо буюу төв банк арилжааны банк гэдэг юм хийгээд төв банкыг хараад тус гэж байгаа. Манай хуулиар бодлого тодорхойлно. Төв банк нь бодлого, үйл ажиллагаа бүх юм нь засгийн газраас хараад тус гэд хуулинд оруулчихж байгаа. Тэгсэн. За. Тэр чинь Монголын засгийн газарт учралт болон үе үеийн сайд нарт, ерөнхий сайд нарт огт хамаагүй гэсэн үг. Засгийн газар. За Монгол банк. Тэгээ энэ нь болохоор долларын зээл авахуулаад гаднаас ямар нэртэй байх нь хамаагүй. Орж ирсэн долларын эсрэг тэ тусгай ингээд нөгөө хяналтын програмаар за тухайн жилдээ хэдэн хувиар төгрөгийг унгасан байх уу гэдэг ханшийн тааруулсан валютын сангийн тохиргоогоор ханшийг унгаал төгрөг хэвлэж идэг тийм үүрэгтэй бүтэц гэсэн үг байхгүй энгийн тайлбарлууд. Төгрөгийн ханш унаад байгаа нь олон улсын валютын сангийн захиалга. Яг бид нар нөгөө зээл хүү багтаа зээл аваад өрнөөс өөрөө төлөө мултарчвал бидийг цаашаа барьцааж чадахгүй учраас манай зээлийг өндөр байхаар загвар хийдэг гэсэн. Дахиад тавханд оруулах гэдэг. Тийм. За энэ бол ингээд нөгөө Монгол банк нь. Дараа нь хувийн арилжааны банк. За би өөрөө хувийн арилжааны банктаа тухайн үеийн банкуд дээр ч гэсэн нэлээд том хувьцаа эзэмшиж явж байгаад хатуу ойлгосон юм юу юм гэхээр одоо бол ялангуяа сүүлийн 1-2 жил энэ амьдрал дээр батлагдж байна. Тухайн улсыг эзэлж авахдаа хувийн арилжааны банк байгуулад тэгээ хувийн арилжааны банкуд нь хоорондоо өрсөлдөөд хэн нь улс төрчтөө бизнесийнхаа салбаруудыг хууль шүтний байгууллагуудаа бүгдийг базаж чадсан. Тэ? Нөгөө маркет шэр буюу улс орныгаа хэдэн хувийн барьцаанд авч чадсан. Тийм хэмжээгээр нөгөө хувийн банкных нь хувьцааг худалдаад авчих тэр улсын эзэн болчиход байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ одоо энгийн тайлбар юм. Монгол улс өнөөдөр 20 тэрбум хадаад 20 тэрбум доллар байгаа бүх банкуудын зээл нийлээд. Тэр Монгол улс 20 тэрбум долларын барьцаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт бүх аймгийн төв бүгдээрээ гэсэн үг. Бүх станц уурхаанууд ч. Дээр нь байшин барилга бүгдээрээ хийж байгаа бизнесүүд. За тэгээ бүгдээрээ цалингийн зээл, тэтгэврийн зээл мэл гээд ингээд бүгдээрээ 20 тэрбум долларын барьцаанд очсон байж байгаа. Мөн үү? Тэгэхээр яг ингээ харах юм бол Монгол улс өөр хамгийн багадаа 5.80 доллар байхгүй юу? Яагаад хувийн банкны одоо авсан зээлэнд Монгол улс тэрчигтэй болчихсон. Өнөөдөр бүх хүмүүс зээлтэй барьцаандаа бүх юм тавьчихсан байгаа шүү дээ. Тэр чинь юу юм гэхээр хувийн банкны хуулийг батлуулж өгöd хувийн банкных нь эзэн хэн байх нь хамаагүй. Баяр хүү гинөө, баясаа гинөө, сагад эрдэнэ үү гэдэг хамаагүй. Тэр нөгөө долларын эзэд бол тэр хэн байх огт хамаагүй. 100 сая долларын зээл авъя гэвэл ингэж зээлийнхаа багцыг сайжруулад ийм болгочих гин. Тэнгууд би 100 сая долларын зээл аваад наашаа оруулж ирстэй адалцаал тий. Тэгээд шүүх цагдаа прокурор энтертэйгээ бүгдэнтэй нь очиг нь олдог болоод ингээл бодонгууд нь тэгвэл одоо наа 100-аа төлөө дараагийн 300 ав. Гэх мэхээр ингээд нөгөө дараагийн мөнгөний өгнө гэж хэлээл хөтлөөд яваад байгаа байхгүй. Гэтэ эдгээр шин сайн хараад тэнгуутаа банкуд руу нэгтэл нэг жоохон 5% авчираад инсайдер буюу дотоод мэдээлэл нь аваад явчихдээ. Тэнгууд худалдаа өглөө банкыг Goldman Sachs, голомтыг одоо BlackRock
Хас банк төр бол тэр BlackRock, Vanguard, State Street гээд бүх томчууд бүгд байгаа. Дэлхийн бүр эхний 10-т ордог том хөрөнгө оруулалтын сангууд ороод ирсэн байдаг байхгүй юу? Мөн үү? Тэгээд нөгөө ич ингэж хараад за боллоо. Монгол улсын байгалийн баялаг Дэлхийн банк олон улсын валютын сангийн үнэлгээгээр $3.8. Одоо байгаа эрчим хүчний систем бүх юмнууд энэ нүүрсүүдийн тэр бүгдийн сайхан олборлоод хятад руу эрчим хүчлээ зарах марах гэдэг ингээ бүх юмыг бодох юм бол Монгол бол хамгийн багадаа 10% нь үнэлгээхэд $5.8 юм байна. Тэм учраас одоо 20 тэрбум долларын барьцаанд байгаа дээр нь банкуудын хувьцааг авчигээл $2-300 сая $5.8 эзэн болчихж байгаа байхгүй да залин. Одоо энэ Монголын банкуд ч одоо ингээд өөрсдөө үгсэн хувилдаад монопол байдлаар зээлийн хүүгээ тогтоогоод байна. Тийм учраас гадны банкыг одоо оруулж ирэх гэдэг ийм асуудал яригдаад байгаа шин. Тэгэхээр одоо таны хэлснээр бол одоогийн Монголын банкуудын ард гадны хөрөнгө оруулалтын том сангууд байгаа юм бол тэр гадны банк аль хэдийн ороод ирсэн байна. Үгүй аль хэд би зөндөө тайлбарладаг шин. Намайг тайлбарлах хүмүүс гайхаад идэв. Өөрөөр хэлбэл хүмүүс чинь ядраад дотоодын банкуд зээл үе өндөртэй байлгаад байна гэж хэлчих. Яг бодвол да банкуд нь ер нь сүүлийн 10 гаруй жил ирчтэй дэлхийг захираад байгаа долларын эзэдийн бүр эхний 10-т ордог том хөрөнгө оруулалтын сангууд банкуудын мэдлэлд очсон байхгүй юу? Жил болгонд 7 сарын 9-нд Монголд нэг хөрөнгө оруулалтын чуулган ихэд BlackRock ирсэн явж идэв. 2 номерт нь Vanguard байгаа. 10 байна уу 11 их $8 менежмент хийж байгаа. 3-т нь State Street 8 9 нөө. Мөн үү? За тэгэл араас нь нөгөө JP Morgan, Chase, Manhattan, Goldman Sachs ингээл бүгд байгаа ороод ирсэн. Тэгэхээр та чи өөрөө бас нэг томоохон банкуудын нэгийг бас өөрөө үүсгэн байгуулад нэг хэсэг бас өөрөө зээл олгоод божигнуулж явсан хүн үстэй. Би ингэж байгаа. Би арилжааны банк ерөөсө хувьцаа эзэмшижсэн болохоос огт байгаагүй. Үүсгэн байгуулаагүй. Үгүй би яг цэвэр 100% хөрөнгө оруулалтын банк байгуулсан байхгүй юу? Тэгэхээр би нөгөө ард түмэн дээр мөнгө хөөдөхгүйгээд хөрөнгө оруулалтын банк 96 онд байгуулчаад буцаага 2000 онд эгийн голын төсөлтмөс явхаа болонгууд нь ерөөсөө худлаа юм байна гэд лицензийг би өөрөө буцаагаад өгсөн. Хүн надаас тухайн үед 5 сая $5 авъя гэдэг тахт буцаага өгсөн байхгүй юу? Буцаагаад өгсөн гэж хинт өгсөн. Монгол банкнд өгчихгүй юу? Төв банкнд үү? Тий. Invest гээд. Шууд Монгол банкт буцаага лицензийг өгсөн. Тий. Тэгэхээр би юу тайлбарлах хэрэг хэмжээний хөрөнгөтэй банк байсан юм. Гэхдээ тухайн үед тэр чинь анх зөвшөөрөл авахд $4 сая $100 байсан шүү дээ. 95 онд чинь том хүн шүү дээ. Бас $100 төгөн чинь ховор шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ Монголын банкуудын энэ зээлийн хүүг бууруулахын тулд гадны банкыг оруулж ирэхээр одоо хятадын банк орж ирэхэд ингээд болгоомжлоод ингээд тодорхой хязгаар тавьчихад байгаа шүү дээ. Энийг та юу гэж байна? Ийм байхгүй. Угаасаа хятадын банкыг оруулахын тулд тэгээд байгаа бол бус нөгөө энэ Америкийн банкуд Лондон Ситигийн чинь адид ороод ирсэн байхгүй бүр эрт. Эдрийнхээ залтай нөгөө манай банкуудыг аваад тэр нөгөө Монгол банкыг эдэр 100% захирч байгаа валютын сангаар тэнгуүтэ арилжааны банкуудын хувьд нь худалдаж аваад эхний эдэн банкуудын худалдаж аваад болчихж байгаа. Тэгэхээр эдрэл Орос эдийг оруулахгүй тэгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол чинь commercial банк буюу арилжааны банкны салбарт гадны банкыг бүр одоо байгааг нь хүртэл хөөж аргаад ард түмний банк байгуулна гэж яриад байгаа чинь тийм учиртай байхгүй юу? Тийм. Бүх ард түмэн хувьцааг нь эзэмшдэг гадныхаа огт байхгүй. Гадныхаа юунд орж ирэх юм хэр миний хэлээд байгаа хөгжлийн хөрөнгө оруулалтын банк маягаар хязгаарлагдвал эрхтэйгээр орж ирэх хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ оюут толгойн одоо борлуулалтын орлогч Монголын банкуудаар дамжих гэхээр Монголын банкуудын энэ чадвар муу байна. Тийм учраас бид нар одоо дамжуулахгүй гэдэл бөөн хилэн болоодсэн шүү. Тэгэхээр манай энэ Монголын банкуд чинь бас ардаа том эзэдтэй юм биш үү? Уг чадвар байвал байхаар юм биш үү? Одоо ингэн нэг юм ойлгоч. Банк биш үү? Хүний мөнгийг аваад өөрт нь буцааж хүүлдэг загвартай байхгүй та. Мөн үү? Тэгэхээр одоо байгаа Монголын банкуд чи $20 тэрбум $ыг л нэг өсний ард түмнээс аваад буцаагаад өөрсдөд нь хүүлээ сууж байгаа ламбард байхгүй да. $20 тэрбум шүү дээ. Хүн дээр л ажиллаж чинь тий. Тэр оюутлын урсыг нааш оруулж ижийн банкудаар биш. Мөн үү? Цаанаас нь том өөрийнхөө үндсэн толгой банкудаас зээл өгөөд тэр банкудтай ашигтай ажиллах нь тэгээд дээр нь Монголд орлого оруулахгүй татвар төлөхгүй офшор бүсээр нөгөө хулгай өврөө нууж явах нь ашигтай учраас тэгээд авахгүй юу? Гол юм. Тийм байх юм уу? Тийм байхгүй юу? Одоо энэ оюутлогоор жишээлбэл одоо дэлхийн зах зээл дэх зэсийн үн эрс өсөд эхлэнгүүт чинь монголчуудын хүртэх ашиг уул нэмэгдэх ёстой байдал одоо ямар ч тэр татврын орлогоч нэмэгдэх. Эсвэр өрн нэмэгдчихтэй. Харин тийм бид нар бүр өрн нэмэгдээд өдөрт 14 тэрбум төгрөг зээлийн хүн төлөөд явж байна. За би энгийн тайлбарлчих. За туул маань нэг хурц ингээд шороо гаргачлаа. Тэр нь $1000 байлаа гэж бодъё л да өмнө нь. Тэнгуут чин тэр $1000-т нь тааруулаад $1000-аас нь юу ч үлдэхгүй цалин байлын тавихаар зээл хүү бичиж чинь гэсэн үг. Гэсэн чинь Аз болоод нөгөө нэг хурс нь
$1200 болчихлоо шүү дээ. Тэгвэл дахиад зээлийн үнийн дөнгөний нэмэл хүүгээ нэмэл 1200-аас нь цалин тавиад үлдсэн байхаар тэгээ яваад идэг гэсэн үг байхгүй. Загварын залин хүрэлтэй галгасан шорооны чинь 34% бидэрт байгаад байгаа байхгүй хувь нь. Тэнгууд чинь тэрнийх нь 100% нь тааруулаад $1000 тааруулаад зээл бичээд ахар чинь эдгээр нөгөө 60-100 эзэмшиж байгаа хүмүүс чинь ашиг машиг аваад нөгөө банкаараа мөнгө хөлдөрөө ашиг олцдог. А бид нар 34% дээр нь үн нэмэгдсэн ч өшөө өрөнд орж үлдээд байгаа гэсэн үг байхгүй. Загвар нь өөрөө санхүүгийн. Харин ерөнхийдөө нэг ловрын тийм санхүүгийн яваад байгаа. Одоо энэ эрчим хүчин дээр ч гэсэн хөвчлөөж огт болохгүй. Ягаад тэгэхээр яг сайн шиг манай эрчим хүчийг хөвчилж авчингуудаа за эрчим хүчний үнийг 8 цент болгоно гिचингуудаа за нийт монголчуудаас 8 центээр тооцвол тэдэн тэрбум юм уу их найд төгрөг цогцолдох юм байна. Мөн үү? Тэрэнд нь тааруулал гэж долларын зээл бичээл тэгэл тухайн жилд нь ханшийн алдаг дарангууд дахид цахилгааны үн нэмээд яваад байна. Жинхэнэ харгас юмд орно. Тийм учраас манайхан одоо энэ эрчим хүчийг хөвжлөх гээд байгаа. Үнийг нэмэх гээд байгаагүй дэстэ бүр эрс эсэргүүцэхгүй бол энэ чинь зах зээл огт биш байхгүй. Энэ чинь зүгээр 3 жилийн дотор одоо хувьчлах жагсаалтанд ТЭЦ 4 нэлээд дээгүр явж илээ. Тэгэхээр одоо энэ эрчим хүчний салбарыг ер нь одоо хөгжүүлэх гэвэл хувьчлах хэрэгтэй гэсэн ийм бас тайлбар гараад байна. Хөгжүүлэх гэвэл нь шүү дээ. Саний хэлдгэр. За. Тийш нь тэндээс авдаг татраа болиулаад. Тийшээ тэгээ одоо шин жидүүг ингээ 3% хүүтэй зээл өгөөд идэг мөртлөө станцууд л байгаа тэгвэл 3% хүүтэй зээл өгдөг. Харин тийм. Гү тэгэл аварчих юм энэ дээр чи заавал тийшээ өндөр хүүтэй зээл өгч тэрийг ард түмнээр төлөвлөх гэдэг байгаа байхгүй юу? За бодъё. Эрчим хүчний би сайд байлаа. За. Мөн үү? А тэгээ би мөнгө шуналтай хүн бол шууд харж гинөө 8 центээр цахилгаанаа зарах үнийн нэгсэгчлээ. Манайхан одоо хангалттай цахилгааны чи 25 жил 8 центээр авах юм чи та нар бод. Та нар зүгээр жилийн 10% хүүтэй зээлтэй орж ирлээ гэхэд мөн үү? Цааталт нь хангалттай 50% ашиг нэмж олоод байна. Хүүгээ төлөөд. Гэхдээ чи ямар ч хүн дуртай 5 тэрбум доллараар барай ороод ирэх байхгүй юу? Ийм бэлэн ашиг гэж хаа үдэ 25 жилийн. Ямар ч алтны уурхаа угсан нэвт угснаас илүү баталгаатай хөдөлгөөнгүй 25 жилийн цэвэр ашиг байхгүй да. Тэгэхээр тэр хүмүүсийн хилээд байгаа. Ийм үнэтэй болгочвол бид нар та нар руу зээл өгөөд хамтарч ашиг хувь гэдэг дээр нь л ашиг олох гэж л эдгээр хувьчил гэж яриад байгаа. Үн нэмэх гэж яриад байгаа болохоос биш. А яг жинхэнэ ард түмэн дээр тэ ард түмнийг ингээд хямраахгүй, дампууруулахгүй, аж ахуйн нэгжүүдэд дампууруулахгүй гижээвэл саяны миний хэлдгээр зээл нь 3%-тэй болгоод өрөөд ингэх юм бол үнийг өсөх хэрэггүй байхгүй та. Тань тийм бэ. Гол нь нөгөө гадны мөнгө үүдэгтэй зориулж үнийг нэмэх гэдэг нэг гэсэн үг байхгүй. Аа. Тэгээ одоо энэ оюут толгой дээр чинь жишээлбэл одоо 2039 оноос л Монгол улс нэг ноогдол ашиг хүртэхгүй яах вэ гэдэг ийм хүлээлт байна. Тэгтэл тэр үед одоо нөгөө одоо өсөж байгаа зэсийн үн чинь эрс буурчих юм магадaltaй, орлого нь багасчих магадaltaй. Тэгэхээр бид нар хизээч одоо оюут толгоос монголчууд ноогдол ашиг хүртэхгүй байх. Ийм эрсдэл байна тийм үү? Нэгдүгээр ноогдол ашиг бүр хизээч хүртэхгүй. Нэг. Тэр бол бүр баталгаатай. Хоёрдугаар бүр одоо байгаа өрчин биш үү те? Бараг 10 дахин нэмэгдсэн өртөө болцсон сууж байна. Өөрөөр бид нар ухуулсан нүх. За миний харж байгаа бараг 50 тэрбум долларын өртөө үлдэн шүү. Тийм учраас нэг өдрийн өмнө ч гэсэн завсаа шинжлэхгүй болохгүй байхгүй юу? Аа. Гэхдээ сая чи одоо нэг хуримтлагдсан өрийн 2.3 тэрбум долларын тэгэлжлээ гэд баярлаад байсан чинь дахиад одоо энэ тэр өрийн нэмэгдүүлээд эхэлчлээ тийм үү? Дахиад аваад тийм байхгүй нөгөө өөртөө ингэж нэмээд одоо банк ингэдэг штэ. Зээлээ сууж чадахгүй бол өмнөх зээлийн үндсэн зээл болгоод хүмүүстээ нэмж байгаа дахиад уг хүнээс хүү бод 20 тийм шиг мөртлөө манай хуулиар үндсэн зээл болгож дахиад бодоод явчихдаг штэ. Тэрэн шиг юм хийцэн байсан байхгүй юу? Тэгтэн тэрнээс нь буцаагаад энийг арай хасуулж шудаг гიშгт нөгөөд нь нэг мундаг 2.3 тэрбум долларын юмыг хөнгөвчсөн юм шиг залцсан болох юм чи хоосон санхүүгийн нэгтлэн бодох чинь өөрөө хүүг үндсэн зээл болгож биччихсэн л больсонтой адилхан үйл гэсэн үг байхгүй юу? За нэг өсөндөө тэгэхээр санхүүгийн залил хэрэгэлсэн юм байна л гэж. Ер нь бол бүх энэ ашиг гэдэг байгаа ашиг олох гэдэг байгаа юмнууд энэ чинь дандаа санхүүгийн залил нь шүү дээ. Бизнес чинь санхүүгийн залил болохоос биш нэг тийм юм үйлдвэрлээл тэрийг зараал ашиг олдог юм биш шүү дээ. Бүх ашиг нь хэн авдیں? Мөнгө хүлэгчд. Гэхдээ энгийн локкер тулаа за бодъё. За. Хэрвээ үнэхээр маркет эконом буюу фри маркет эконом буюу чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж байдаг бол хизээ бий болох ингэж хизээ Монголд орж ид бүх хүнд ижлэхэн хүүтэй зээл өгчээсээ чөлөөт өрсөлдөөн бий болохоос биш нэгэнд нь 3%-тай нэгэнд нь 20% хүүтэй зээл өгөхөрч яаж өрсөлдөх юм тийм үү? Тэгэхээр цаанаас энэ мөнгө хүлэгчдийн фри маркет эконом гэж худлаа ярьдаг боловч өөртөө орж ирэнгуутаа салбар руу өөрөөр хүүтэй хугацаатай өгөөд мөн үү? Ингээ яваад байгаа чинь
Номлолоос шал өөр эсэг юм хийдэг байхгүй бодит амьдрал. Харин тий. Одоо саяхан огцорсон Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбан бол ингэж хэлсэн гэж хэлээ. Ер нь одоо үед бол улсыг эзлэхэд заавал танк оруулж ирэх биш харин банк оруулж ирэх байдлаар эзэлдэг болцсон байна гэсэн үг хэлсэн гэсэн. Энэ дээр та яг тийм шүү дээ. Ер нь энэ Bank of England-ийг байгуулсан гэж би сая ярьлаа шүү дээ. Тий. Тэрий чи анхны байгуулсан хүн гэдэг нь энэ. За. Rothschild-ийн гэр бүл гэж байдیں۔ Rothschild тий. Rothschild-ийн гэр бүл. За тэрний алдартай үг байгаа. За. Let me issue and control nation's money and I cannot who writes the laws гэж байгаа. Өөрөөр хэлбэл юу ингэхээр надад аливаа нэг улсын мөнгийг хэвлэх хянах эрхийг өгчих юм бол тэр улсын хууль тогтоогч тийм байх надад огт хамаагүй. Яг өнөөгийн загвар. Өөрөөр хэлбэл манай Монгол улсын төгрөг хэвлэх эрхийг аваад доллартайгаа уйчхаар нөхөр ингээ Монгол банк ба хувийн арилжааны банкуудыг худалдаж аваад хянчлаа шүү дээ хоёр талаас нь. Тэр улсын их хурал нь одоо өнөөдөр манайх 9 дэх их хурал. Мянган сайхан хууль батлаад нэмэргүй. 7 дахь ерөнхийлөгч хүрэлсөх. За. 9 дэх их хурал. 45 дахь ерөнхий сайд. За. Ямар ч хамаагүй байхгүй да. Энэ хоёроор нь хянаа удирчиж байгаа учраас. Оо за. Тэгэхээр мянган сайхан мөнгөний бодлого, эдийн засгийн бодлого гаргаж боловсруулад батлаад ч нэмэргүй гэсэн үг. Тэгээ ямар ч хууль юу ч хийсэн байсан. За. Нөгөө мөнгөөр нь хянаал. Тэгээ яг мөнгө санхүүтэй холбоотой хуулийг бол засгийн газар их хурл хийх эрхгүй. Яг тэр валютын сан бүгдийг хянаад идэг учраас ингээд хянчиж байгаа. Өөрөөр хэлбэл их хурл дээр нь аль нам нь хідэн судалтай ба хогт хамаагүй гэсэн үг байхгүй. Бид нар яг ийм залинд орцсон гэсэн үг байхгүй. Одоо Монгол банкчуудаа ингээд өөрсдөө мөнгө хэвлэх бодлогоо боловсруулаад явдаг юм биш үү? Тэгэхээр төв банкчуудаа гадны хараат гэж хэлэх гэдэг нь та. 100% гадны хараат шүү дээ. Энэ чинь зүгээр долларын эздэг Монголд дох нэгтэн бодох нэрвэн ажлыг хийдэг л бүтэц байхгүй юу. Тэгээд за энгийн жишээ тайлбарлая. Яс хэцүү бит. Хуулиараа 91 онд батлагдсан Монгол банкны хуулиараа Монгол банк хараат бас мөнгөний бодлого явуулна гэж байгаа. Энэ хүн төрөлхтний бүтэн залбирдаг залилан байхгүй. Энэ Чикагогийн их сургуулийн профессор Милтон Фридманы нэр явдаг monetary standard гэдэг нь байхгүй юу. Мөнгөөр эдийн засгийг удирдах, улс орныг удирдах гэж. Тэгэхээр улс орны засгийн газар мөнгө хэвлэх юм бол хүснээрээ хэвлээд инфляц болчтیں۔ Гэдэг залиар тийм учраас тусдаа хувийнхын хэвлэх ёстой гэдэг залилан байхгүй юу. Ер нь энэ дээр ийм гурван юм байдаг. Би одоо шинэ мөнгөний бодлогоор яг энэ Милтон Фридман юу гэж ярьдیں۔ Гэхээр Милтон Фридманы monetary standard буюу мөнгөөр эдийн засгийг удирдах онол дээр нэгдүгээрт мөнгө бол баялаг гэдэг. За. Баярхуу болохоор мөнгө бол баялаг биш ээ. За. Мөнгө бол таван үүрэгтэй хэрэгсэл гэдэг. Ялгаа байгаач. Ялгаа. Милтон Фридман юу гэдэг юм гэхээр мөнгөний үнц нь хүүндээ оршдог гэдэг. Хэдий ч нэ хүүтэй байх юм бол тэр мөнгө үнцэнтэй мөнгө гэдэг. За. Баярхуу болохоор мөнгөөр санхүүжилт өгөөд бодит үр дүн гарсан байх юм бол тухайн мөнгө үнцэнтэй гэдэг байхгүй юу? Тиймээс ашиг олохтой биш. За. Мөнгө хүлэгчд ашиг олоод ивэл хизээч эдийн засгт үр дүн гардаггүй байхгүй да. Миний баярхуугийнх. За 3 дугаарт нь альва мөнгөний бодлого түүний хэрэгжилтийг засгийн газраас хараат бус бүтэц хийх ёстой гэдэг Милтон Фридман. Би болохоор мөнгөний бодлого хэрэгжилт хяналтыг засгийн газар хийх ёстой гэдэг байхгүй юу? Оо за. Тийм. Тэгжээж бид нар хөгжиж штеп. Энэний жишээ Сингапур, Хятад. Хятад яагаад хөгжиж байгаа? Мөнгөний бодлогыг Хятадын засгийн газар нь явуулцдаг. Тэгэд юусе хөгжлийн үндсэн суурь нь юу юм гэхээр зээлийн хүү хямд эрчим хүч хоёр байхгүй юу? Наадах бодлого чинь буруу гэж яриад байдаг ш. Төв банкны засгийн газраас хараат байж болохгүй ээ гэж. Тэгж 20 хэдэн жил 30 хэдэн жил тарих хугаацсан байхгүй юу? Тэгээ энэний эсрэг хөгжиж байгаа улсуудад харчил та. Зэрэгцээд оршиж байгаа. Сингапур, Филиппин, Тайландыг харьцуулчих. За. Тайланд, Филиппин яг манайх шиг дампуу байхгүй юу? Төв банкын долларын эсрэг алдчихсан. Сингапур бол маш залтай хүмүүс учраас харахад тий хараат бус юм шиг хараач юм шиг мөртлөө гоё хийцэн мэдээ. Мас гэж үйдэ. Monetary Authority of Singapore гэж. Өөр Сингапурын мөнгөний бодлогын тий газар гээд. Тэр нь юу вэ гэхээр манайхаар Монгол банк санхүүгийн зохицуулахороо хөрөнгийн бирж мөн үү. За тэгээд валютын нөөцийн менежмент санхүүгийн шинжил гэсэн 5 үндсэн департаменттай. За. Одоо манайхаар бол тэгээ би нөгөө шинэ мөнгөний бодлогот яг ингэ тайлбарладаг байхгүй юу? Монгол банк санхүүгийн зохицуулахороо хөрөнгийн биржийг нийлүүлсэн үндэсний мөнгө санхүү үнэт цаасны хороо байгуул гэдэг нь тэр байхгүй юу? Тэгээд яг Сингапурын загвараар хийгээл тэр дотор ч нөгөө валютын нөөцийн менежментийг хийчихэд за рейтинтойгоо экспорт хийхээс өмнө мөн үү? Экспортын үнийн дүнтэй доллар Монгол авчир тушаагаад төгрөг худалдаж ав. Тэгжээж бараач ачигдана. Мөн үү?
Тэгээд нөгөө манай төгрөгч нь нутагтаа хөрөвдөг болчихж байгаа байхгүй юу? Тийм үгүй төгрөг. Дараа нь 2% хүүтэй төгрөг өгөөд туул баяр хүү энэ төр мал аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэр тэр нь Орос эцэдөө зараад эхлэхээр нөгөө төгрөг маань юан өрөвл болчихж байгааз тэр төгрөг гадагшаа хөрөвдөг бол валют болчихж байгаа байхгүй юу? Тэгээд дотор талд нь энэ валютын хадгаламж гэдэг нэртэй юм огт болох хэрэгтэй байхгүй юу? Одоо Монгол банк ч одоо валютын одоо нөөц өсөж байна. Энд ч одоо сайхан үзүүлэлттэй гэж яриад байгаа шүү дээ. Тэр одоо хадгалах шаардлагагүй ч гэдэг. Үгүй. За валютын нөөц их болчихлоо гэхээр уган бол тэгвэл нэг төрөвчөндөө их мөнгөтэй болсон юм чи ханшин буух хэрэгтэй үсттэй. Долларын ханшин жишээ тий. Дандаа нэмэгдээд байгаа үсттэй. Нэг одоо чи манай Монгол улсын нийт гадаад төр 38 тэрбум доллар гэж шүү дээ. Ингийн тайлбарлаа. Тэр 38 тэрбум доллар тал нь оюу толгойн өөр. Оюу толгойн болгоно хамаагүй. Дунджаар жилийн 10% хүүтэй зээл гэж бодъё л та бүгдийн. Тэнгүү тэндээс чин 7 тэрбум валютын нөөц гिचлээ шүү дээ жишээ нь. Тэнгүү тэр 7 тэрбум валютын нөөц гэдэг нь юу юм гэхээр би буцаагаад 3% хүүтэй Америкийн засгийн газрын өрийн бичгийг худалдаж авч Америкийг Трампыг санхүүжүүлж байгаа. Тэрийг валютын нөөц гэж хэлдэг байхгүй юу? Бүрүү. Тэг бүр энэ чинь үзүүл айгүй энгийн залилгууд шүү дээ. Сая улсын хурал дээр чинь гадаад зээлгийн үр ашигын асуудлыг хилцээд арч нам завсарлага аваад лсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг өрийн таац чинь бүр хэрэг сэтэрчээ явж байгаа биш үү? Тэгэхээр одоо наад яг түрүү бас дутаар өгчиж. Тий. Засгийн газар байнга зээл авах хэрэгтэй болчихж байгааз. Тийм үү? Тэгэхээр засгийн газар байнга зээл авахын тулд яах ёстой юм? Татвараа нэмээд орлого маань надад нэмэгдэнэ гэж хэлжээж мөн үү? Тэр ингээ нөгөө төсвийг жил болгон орлогоо нэмээд идэх чинь нэмж зээл авахын тулд тэгэд идэх гэсэн үг байхгүй юу? Зээл их авахын тулд татвараа нэмээд яваад идэх гэсэн үг байхгүй юу? Нөгөө чи ингэ шүү дээ. Туулаа. Ерөнхийдөө туулаа. Тэ? 26 онд авах татвар чинь одоо өгөх гээд байгаа зээлэнд хүрэхгүй байж тээ гин 30 нөгөө чинь. За тэгвэл би татвар нэмчээ. Дахиад баахан алтны ордуудаа та нарт өгье. Тэ? Дахиад энэ эрчим хүчний үнийг нэмж байгаа та нар баахан хөрөнгө оруулалт хиймээ тэгээд мөн үү? Тэгэхээр яг тэр орж иж байгаад нь тааруулаад зээлээ нэмнэ гэж шахаад тэгээ явуулчихдаг гэсэн үг байхгүй зээл нь өөрөө. Тэгэхээр та энэ Monsonik гэдэг группээ яаж ямар их усүрээр анх байх болсон? Бид нар ч анх юунаас эхэлж ирсэн? Яг ялгаа өгөхгүй ганцгаас эхлээл. Тэгээд дараа нь ингээд нөгөө санхүүжилтийн загваруудаа санхүүчин хүн хийгээд явна гэсэн үг шүү дээ. Яг адилхан байхгүй да. Тэгээд ямар бараагаар анх одоо бизнес эхэлжсэн гэсэн үг. Тэгэл аль социализм үеэс би чинь юм ой зардаг байсан. Дараа нь тэгэл Сингапурд 8-нд явсан. Дараа нь Хятад Оросын хооронд 8 ийсэн гэд ингээд яриул зөндөө юм байгаа. Тий. Тэгэхээр сүүлдээ юу ойлгоцсон гэхээр том байхын тулд тий 100 сая долларын зээл авахын тулд надад ухаан удаг хэрэгтэй байхгүй юу? 500 сая долларын зээл авахын тулд би 300 мегаваттын станцын ирэх надад хэрэгтэй байхгүй юу? За. Тэр дандаа тусгай зөвшөөрлүүд л байхгүй да. Өөрөөр одоо би юу гэдэг. Та тэгээ зээлэр бизнес эхэлж исэн гэсэн үг үү? Үгүй ер нь сүүлдээ бүгд л зээл рүү орно шүү дээ. Хэр хэмжээний зээл авч исэн? Хамгийн том нь. Том биш дээ. Би энэ 2000 он хэд болцсон учраас. Тий. Ер нь том зээл авч ижил том бизнес хийнэ гэж та түрүү хэлжлээ шүү дээ. Бүх том банкуд шүү дээ. Хамгийн багадаа нэг 500 сая долларын зээлтэй тэрбум долларын зээлтэй байгаа бүгд дээр. Өөр би тэр 12 13 тэрбум доллар би сайн санахгүй байна. Компаниудын зээл. Том компаниудын зээл байхгүй. Тэр та яагаад ер нь бизнес салбарыг орхицсан бэ? Миний гол энийг хайсан юм нь юу юм гэхээр би зүгээр л энэ долларын эзэдийн Монголыг колоничлаад байгаа нь колоничлоос нь салгаад өөртөө мөнгөний бодлогоо явуулдаг тусгаар улс болсон өргүү дансандаа хоримтлалтай баян иргэдтэй тийм улс олох гэж дотроо нэгэ шийдэл тэгээ бас зүгээр байгааг энэ чинь ийм шийдэлт хүрч эндээ энэ бүтэн тех ёстой мэн гэж итгэлээ авч ингэж амьдралаа зориух хүртлээ бас дунд нь тий эргэж буцаж нилээ явж байгаа. Тэгээд ерөнхийдөө 2010 оноос хавцаа шийдэл нэвтрүүдийг хийж ихтэл одоо бол эргэлт буцалтгүй миний зөв гэдэг нь ойлгомжтой. Нийгмийн тодорхой сэхэрсэн хэсэг болон амьдрал зовлонгороо үтцсэн хүмүүс бол энэ зөв юм байна гэдэг лөө очсон. Намайг анх шоолдог. Тэгээ бөө болцсон, дампуурцын, солиорцын гэж ярьдаг байсан хүмүүс одоо ихэнх нь одоо бараг бүгдтэй баяр хүүгийн зөв гэдэг лөө очсон байхгүй юу. Та түрүү ярилцлага ихэнд хэлсэн шүү дээ. Ер нь Mobicom-ийн тендерт ч гэсэн оролцоод үзье гэсэн бодолтой байсан гэд. Тэгэхээр та оролцож байсан гэсэн үг тийм үү? Би эхний шатанд нь ялцсан байсан юм чи. За. Тэгээ яасан байхгүй. Энэ мэдээллийн сүлжээг гадныханд хянуулахыг огт тэг хийж болохгүй юм байхгүй. Энэ бол жинхэнэ тусгай тогтнолын баталгаа. Тэнгууд 90 онд ингээ би бизнес хийж яваад ингээд үтсэн чи би ихтэй нөгөө пэйжрийн компани байгуулад тэнгуудаа дараа нь араас нь залгуулад харилцаа холбооны сүлжээлүүд нэлээд гүнзгий ороод тэгээ Mobicom-ийн эхний тендерт нь хийнэ гэдээ орсон. Тэгвэл би юу руу орсон гингууд пэйжээр оруулж иржсэн биш та тийм пэйжийн компани байсан байхгүй тэр чинь холбооны эхний шат шүү дээ. Хаанаас оруулж иржсэн?
Хонконгоос ирсэн баг. Хонконгоос. За тэгээд би ингээд тавьж юу гэж хүний мэдээлэл солилцдог хоёр хэлбэр байгаа. Тухайн үед. Нэг нь хөдөлгөөнгүй, нэг нь хөдөлгөөнтэй байхгүй юу? Хөдөлгөөнгүй гэдэг нь суурь утсууд. Тийм үү? А нөгөөх нь хөдөлгөөнтэй Mobicom байхгүй юу? Хөдөлгөөнгүй нь Японууд тэмцсэн юм. Хөдөлгөөнгүйг нь. Тэгвэл хөдөлгөөнтэйгээ Европуудтай хамтарч хийгээ. Тэгээ би тухайн үед Belgium Telecom гэдэг компанитай хамтраад тэгээ тендерт ороод ялцсан байхгүй юу? Тэгээ би өөрөө Бельгикт очиж баяраа тэмдэглэчээд Италийн Миланд явж исэн чинь араас уцтаад. Тендерийг чи сая Японууд дахиад өгчлөө гэд хоёрд буцаж хүчингүү болгоод гээд. Тэгээ ирээд ингээд судлаад үзсэн чи нөгөө одоо энэ эрчим хүчний үн нэмэхэд нэг шалтгаан болоод байгаа Т3 тухайн үед зээл өгч ирсэн Японууд. Хөнгөлтөө зээл 30 40 жилийн. Тэгэхээр нэг тиймэрхүү зээлмэж юмнуудаа барьцаанд өгөхгүй шүү. Танах манай энэ Японы компанид өгөхгүй л гээд одоо Mobicom эд чи Японууд шүү дээ. Тий. Тэгээд яач арга байхгүй тухайн үеийнх нь өгчлөө гэд надад тэгэхээр заа шиг нэр хот ботны хөлдөөд эрчим хүч тэгжсэнээс би одоо нэг заавал тэрийг энийг хийх гэж тэгээд яхав гэд. Би чинь тиймэрхүү нэг өөрийгөө татчихдаг. Тэрнээс зарга зайлахаа игээд явбал би угаасаа эхний шатандаа ялцсан. Очоод нөгөө Европынхантайгаа уулзаад за болцсон шүү төмөр одоо ажлыг эхлэнэ нэгэд манай үн энтер тухайн үеийнхээ тендерт хамгийн бага үнэтэй технологи нь хамгийн сайн нь байсан бохоггүй юу? Уг нь Японыхоос хямдхан байсан гэсэн үг үү? Хямдхан байсан тарифынт нь. Тэгээ би чинь нэлээд тооцчих олно шүү дээ. За тэднийх одоо юу гэдэг сарда $100 хүмүүсээс авна гэж тооцсон байсан бол би нэг 70-ыг авахарч байд юм уу? Бүх үзүүлэлтээрээ сайн мөртлөө зүгээр л цэвэр тиймэрхүү юм ороод авчихсан гэсэн үг шүү дээ. Тэг зүг жишээ болгоод тайлбарж байгаа шүү тийм бай тий. Тэгэхээр та түр хэлээ шүү дээ. Эгийн голын төсөл дээр та өөрөө хөрөнгө оруулагчаар оролцохдоо ерөнхийдөө энэ бол байгаль орчинд хөнөөлтөй байж болзошгүй байна гэдээ өөрөө сайн дураараа бас татгалзсан. Улс төрийн шалтгаанч байсан гэж та хэлээ. Тэгвэл энэ туулын хурдны зам дээр бас байгаль экологтой хохирлоо гэдэг асуудал яриад өнөөдөр нийгэмд маргаан үүсэж байна шүү дээ. Энэ дээр та ямар бодолтой байна? Яг нь ер нь яаж утсан бэ шүү дээ. Ус чандам нэрдэнэ. Тэр устай холбоотой юм голын голдролтой байгалийн өөрийнх нь заяагдмал төрчин артер венийн судасчил юм байгаа шүү дээ. Дээд доод усны ундраг гэдэг. Тэгэхээр тэрийг ингэж хүндөхөд нэгдүгээр мэдээж хэрэг. Одоо жишээ нь хуучин бол зүгээр домогт гардаг хатан туул гэдэг. Цагаан ирмний уртлын нанхад утчин. Цагаан ирмээ давж очиж тэр хатан туулын уснаас уучих юм бол ариун газрын ус мус гэдэг. Манайхан нэг хэсэг ганган мөрний ариун ус гэдэгтэй адилхан. Тэгж хидэгддэг тийм ариун уснууд байхгүй эднэр чинь. Хүн төрөлхтний эн чинь ингэж явсагаад хойд номхон далаа руу очиж байгаа. Энэ бурхан алдаа уулнаас гараад ингэж яг ингэж тойроод хойд номхон далаа орцсон. Ийм том хагалбарыг хариуцж байгаа. Зөвхөн манай энэ Улаанбаатарын асуудал биш. Бүр хойд туйл ортлох тэр хавийн бүх юмыг хариуцж байгаа том усны ундрах штэ. Тийм болохоор зүгээр тэр утгаараа бол мэдээж яач утсан зүгээр эрүүл ухаанаар хэцүү. А нөгөө талдаа санхүүгийн загвар нь яг саяных шиг валютын зээлтэй монголчууд 100 жил төлж хүрэхгүй тийм загвартай. Чин ийм имийг 2.3 их найдвараар 32 км зам байх нь. Тэгээ нэгдүгээр олон улсын дунджаас өндөр зардалтай байна л гэдэг. Тэгээ өртөг өндөрс гадна валютын зээлэр хийж болохгүй. Ер нь зээлэр бүтээн байгуулалт хийж болохгүй байхгүй да. Миний хэлээд байгаа зүгээр хэдэн хувьд нэгдүгээр төгрөгөө хэвлэхийн хэдэн хувьд нь валютын нөөцөөс авахын гэсэн биш. Зээлэр хийх юм бол ингээл энэ чинь ард түмэн Улаанбаатарчууд тэр мөнгөний төлж дийлэхгүй байнгын татвар нэмэгдэл явчих واخгүй Улаанбаатарчууд. Замын татвар автомашины татварыг нэмж яагаад л энэ төслийн өртгийг санхүүжилтийг босгох гэсэн юм бас яриад байлээ л дээ. Гэхдээ энэ болохгүй واخгүй. Би ерөөсөө яг ийм валютын зээл аваад хийдэг бүх загварыг эсвгүүцдэг хүн байхгүй. Яг тэр миний шинэ мөнгөний бодлогоор зүгээр л эренбилж үзэл нэгдүгээрт нь байгаль орчныхоо хор хохирлыг эренбилж үзчихэд хоёрдугаарт үнэхээр тэр зориод байгаа төгжрөл бууруулахад хамгийн зөв хувилбар нь муу юм уу? А гуравдугаарт санхүүгийн загвар нь ямар ингэж үзчих واخгүй. Тэр нэг гурван шалгуураар гуруулаараа нэг сайн юм төсөл биш واخгүй да. Санхүүгийн загвар нь одоо танихаар бол санхүүгийн загвар бол жинхэнэ хорлонтой загвар шүү дээ. Нямбатар угаасаа байхгүй болчихно. Үнэ үү? Тэгээд энэ чинь 100 жил бид нар төлж дийлэхгүй. Яг хөшгөө үндийн онгоцны бодол шиг واخгүй юу? Өөртөө газраа өгөөд Японууд хөнгөлтөө зээлгээд нэрлээл. Тэгвэл бид нар мөнгө гаргаа барьсан бол $100 барих байсан бол бараг $300 хагас дутуу юм хийж аячаад та нар төлж дийлэхгүй нэгэд одоо бүх менежментийг Япон автсан шүү дээ эзэмшилд нь. Тэгээ бид нар зүгээр тэр онгоцны бодоор нисэж байгаа хүн болгоны төлж байгаа мөнгө болгон Японд руу явж байгаа Mobicom шиг Монголд үлдэхгүй шүү дээ. Тэгэхээр төмөр зам чи ялгаагүй тэр сангуулжсэн хятадын компани бол явчих шүү дээ. Одоо нэг туулын хурдны зам чи тэндээ төлж байгаа хураамж болгон хятадын компани руу явна шүү дээ. Хүүтэй зээл бичсэн. Яг л
замын риотинтэй л орчих гэсэн үг байхгүй юу? Өөртөө зүгээр мөнгө хэвлэж хийчих болох юм дээр. Тэгээд одоо энэ төсөл хэрэгжүүлэгч одоо ингээд том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ одоо бид нийслэлчүүдийн унтны усанд ямар ч хамааралгүй. Одоо туулгол урсдгаараа урснаа. Ямар ч байгаль орчинд хохирол учруулахгүй гэдэг ийм тайлбар хэлээд байгаа. Та юу гэж хэлж байна? Үгүй яхав дээ нөгөө ийм байхгүй юу? Ишte булгийн ус. Үнэ. Булаг, горих, гол, мөрөн, тэнгис, далаа гэдэг ингээд ус явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр үйлдвэр энэ төр яагаад далаа эргээр байдаг юм. Урсаар гоод хамгийн бохирдсон уснууд нь тэр аваараа байдаг байхгүй юу? Тэгэхээр тиймэрхүү газрууд ч усыг хэрэгэлдэг үйлдвэржил мөрөлдөг. Хятад энэ далайн эргийнх нь бүс нь үйлдвэржилт шүү дээ. Нааш их газар руу орж иж усыг их хэрэгэлдэг юмдуу огт ордоггүй. Хоёрдугаарт усны ундрага одоо худаг одоо нэг гудамжны болонд байж байгаа худаг байлаа гэж бодъё. Мөн үү? Тэр худгаас бүх хаад усаа ууж байгаа шүү дээ. Тэгтэн тэр худаг руу очиод нэг хүн суучаад тамхиныхаа үнс үнсийг хаяач ч юм уу. Үн яг тэрнтэй адилхан үйлдэл байхгүй да. Тэр цаа манай Монголд нутагчин тий тэгт рүү уйлралтай хүн төрөлхтний усны ундраг байхгүй да. Тэгээ зөвхөн туулгалаар харж болохгүй манай нутагчин тэр чигээр усны ундрах штэ. Дээд доод усны ундраг байхгүй. Тэгээ энийг л бид нар хамгаалаад эсрэгээрээ бид нар усын цэвэрхэн байлгаа бохирдуулахгүй хил давхад нь тоолор тавьж хагаад усын чинь цэвэрхэн байлгасан гэд мөнгө авах ёстой ус байхгүй юу бүр. Бүх дэлхийд сүлдө усны төлөө байлд штэ. Тийм болохоор чи эн чинь зүгээр ямар ч утгаараа шал утгагүй юм да манайха маргалдаад мэдээж хэрэг бүр 1000% буруу юм дээр маргалдцаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ төслийг ер нь бүр зогсоох уу, төр зогсоох уу гэдэг л маргаан үүсэж байгаа штэ. Ерөнхий сайд бол ямар ч хуулийн байгууллага шалгаж дуустал одоо зогсоё гэдэг. Хуулийн байгууллага шалгаад бол юм гарах хэсгийг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ зүгээр миний зүгээр мэдрэмжээр бол баталгаатай юм гарна угаасаа. Ойлгомжтой байхгүй юу? Юм гарна. Тэр нь бол тэгээд тэр зогсоох үндэслэл нь болно үз. Ер нь бол энийг хэрэггүй шүү дээ яах гэдэг. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт монголчууд эцэс 5-7 доллар шиг хувьцааныхаа ногдол ашигыг бүгдээрээ гар дээрээ авлаа л да. Тэгвэл ер нь цаашдаа энэ 5-7 орд ашигтай ажиллах юм бол монголчуудын одоо гар дээр ирэх мөнгө л нэмэгдэн гэж хараад байгаа. Гэхдээ ойрын 16 жилийн хугацаанд нүүрсийн 1 тоннын одоо дэлхийн зах зээлээс хямдхан одоо зарах ийм гэрээ хийчихээр энэ ашиг нэмэгдэхгүй юу гэдэг эргэлзээ байна. Энд дээр харьбины гэрээг шалгах шаардлагагүй гэдэг энэ улсын хурлын шийдвэрийг та юу гэж харж байна? Хоёр асуудал нь хоёр юм байна. Нэгдүгээрт нь ер нь энэ 5-7 100% ард түмний өмч байх хэрэгтэй гэж би олон жил ярьж байгаа хүн. 100% ард түмэн өмчлөгчтэй болчоод харин зөвхөн удирдах зөвлөлд нь 3-1-д нь ард түмний төлөөлөл, 3-1-д нь менежмент юм ба 3-1-д нь засгийн газар байх хэрэгтэй байхгүй удирдах зөвлөлд нь. Тэгээс өмчлөгч нь бол ард түмэнд байх хэрэгтэй. Мөн үү? Тэгвэл засгийн газарт биш зүг байхгүй. Засгийн газар дийлийнх нь авчирдаг цөөхөн 10% нь ард түмэнд гэдэг шүү дээ. Тий, 70% засгийн газар, 20% нь засаг ард түмэн хоёр ч уг нэг байхгүй үндсэн хуулиараа. Гэсэн мөртлөө дотор нь үндсэн хуулиар засгийн бүхэрх 3-1-ээр чинь засгийн бүхэр ард түмний мэдлэл гэж байгаа шүү дээ. Түүнийгээ төлөөлийн байгууллага улсын хур засгийн газар дамжуулж хэрэгжүүлнэ гэж байгаа юм чинь үндсэн эзэн өмчлөгч нь уг ард түмэн байхгүй да. Тэгтэл дундуур нь засаг дор мэдэж өмчлөж 70% нь авчаад байгаа. Тийм, тэгээд байгаа байхгүй. Тэгээ нэгдүгээр энэ өмчлөгчийн асуудаг бол цаашдаа угаасаа миний шинэ мөнгөний бодлогоор яг концепц нь ямар юм ард түмний 100% байх хэрэгтэй гэдэг бүр нарийн тайлбарлалт. Миний пэйж дээр за нэг хоёрдугаар яг карбоны гэрээний хувьд бол зүгээр гэрээний дотортыг бол би сайн мэдэхгүй. Мэдээж хэрэг хятадын зах зээлийнхэн нүүрс үнэ тогтоодог компани байхгүй юу? Өөрөөр хэлбэл гол худалдаа авчна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг ямар нөхцөл байдлаар яагаад тэгж тийм үн тохирсон гэдэг би нарийн доторчлыг мэдэхгүй учраас мэдэхгүй байгаа тийм. Мөн үү? Ямар ч байсан зүгээр цаа талдаа бол Монголын одоо энэ жижиг сажиг Баян нуур муурын 8-ачд орцынхнаар дамжаа гарч байгаа бүх нүүрс явсаар байгаад очдөг үндсэн худалдаа авагч нь бол тэр China Energy чинь байхгүй юу? Шинэ оптик гэрээгээр авцсан хүмүүс хэдэр тэр нүүрсээ зарсан. Оптик гэрээнийх нь үнийн дүнгээс зах зээлийн үнийн дүнгээс биш. Оптик гэрээнийх нь үнийн дүнгээс энэ харьбины гэрээний үнийн дүн хоорондоо ямар зөрөөтэй ингээд гурван үнийг хооронд нь зөвхөн оптик гэрээний үнийг ярихгүйгээр зах зээлийн үн ба харьбины гэрээ гэж яриад ах шиг харагдаад байгаа. Тэг гурван гэрээ байгаад байгаа байхгүй юу? Оптик гэрээний үн, харьбины гэрээний үн, биржийн үн гэж гурав байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр үн бүрдэх хоорондоо хилцэл хийх бол янз л да. Оптик гэрээ хийх, форвард гэрээнүүд хийх, бартны маягийн гэрээ хийх гэд. Миний зүгээр нарийн гэрээг нь үзээгүй ч гэсэн харахад бол энэ бол бартны гэрээ юм шиг байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл нүүрсийг нэг үнээр тооцож өгчөөд зэрүүлээд
нэг үнэ тавиа тэр үнээр нь бомтууд хийлгүүлэх гэдэг нь шүү дээ. Тийм үү? Өөрөөр одоохондоо монголчууд шууд бэлэн мөнгө төлж чадахгүй учраас нүүрсээ нэг үнээр тооцож өгөөд оронд нь тэр нүүрсийг хил дамжиж их гардаг баг. Тэр бомтын санхүүжилтийг нөгөө хүмүүс нь хөрөнгө оруулалтаа гэж дуусгаад тэрний хооронд нүүрс аваа гарч байгаа загвар гэж би ойлгосон байхгүй юу. Тэгээ үн чинь өөрөө тэр зуучилдаг Баян нуурын нүүрсийн 8-чтэй авч байгаа үн. Яг цаана байгаад байгаа үндсэн тэр China Energy-ийн үн мөн гэдэг ингээд тэд нар ямар байна гэдэг нэг тийм жоохон swatch шинжилгээ хийчихвэл гараад ирэх бах. Зүгээр ямар тохиолдолд бол зүгээр сонсгол их нь зөв штэ. Сонсгол хийвж ядахтай энэ их хурлын гишүүд нь өөртөө ойлголттой болголтой. Тиймээс зүгээр сургаар бие биентэйгээ тэмцэхтэй тэрсэлдэхтэй ашиглах гэдэг юм шиг биш. Яг ард түмэн ч гэсэн бодит юм өгсөн дээш штэ. Тэгэхээр одоо цаашдаа яг энэ шинэ мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх хөдөлгөөн байгуулалтын тэр хөдөлгөөнөөр явж байгаад аль нэг хамтрах улсын намтаа дараагийн сонгуульдад орно гэсэн үг. За ингээд бидний ярилцах цаг дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгснээр баярлалаа. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг, мөнгөний бодлого, зээлийн бодлого ер нь одоо аль талдаа явна вэ? Энэ дээр ер нь эрчим хүчний салбарч гэдэг юм уу, банкны салбар энэ дээр алдаа гараад байгаа энэ асуудал дээр томоохон төслүүдээр гарч байгаа алдаанууд дээр та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлээ цаашлаа энэ алдаануудыг яаж залруулах вэ гэдэг зорилтыг та бас дотроо өөрөө бодож явж байгаа юм байна. Ингээд таны цаашлын ажилд амжилт хүсье. Та бүхний цаашдын амжилт хүсье. Нийгэмд аль болохоор энэ мөнгө санхүү татвартай холбоотой юмыг сайн ярьж байгаа. Тэгэхгүй нөгөө ховж элдв юм хөөцөлтөд сенсац хөөцөлтөд ахар чи нийгэм өөрөө дагаж төөрөлдөд байгаа. Тийм учраас яг ийм монголчууд хэдийн хэмжээний мөнгө санхүү татврын тогтолцоотой холбоотой ойлголт сайн болно. Тэр хэмжээгээр нөгөө намуудад, улс төрчдөд төрдөө тавих засгийн газаасаа шаардах юм зөв болох байхгүй юу. Тийм учраас их баярлалаа ийм ярилцах хийсэн тулд. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар эдийн засгийн ухааны доктор Баярхүү оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.